За аяллаа 2 дахь өглөө эхэлж байна. 8 дугаар сарын 5-ны өглөөний 9 цаг болж байна. Өчтөр орой 18 цагт Баянгор аймагт дээр ирсэн. Тэгээ бензин авах гэдгсэн чинь бүх колонкт бензин өгөхгүйгээд зөвхөн талаанаар үйлчлэнэ гэдэг тухайн өдрийн лимит нь тулсан гэх шалтгаанаар өгөөгүй. Тэгээд ямар ч гэсэн би тэгэд шөнө бас машин дээр бариад явах уу гэд Баянгор аймгийн Үлзий цумын надал аймгийн төвөөс 10 км-ийн зайд хүний хөлнөөс зайд кемпинг хийлээ. Ямар ч хэлсэн өглөө 5 цагт босоод энэ дээр жолчлоод ер нь бол 3 цаг 30 минут очилсан байна. Оочрын дугаар бол тараасан. Миний урд бол 150 гаруйтай машин бол байна. Ингээд бид бүхэл бүтэн 5 цаг бензинд очирсны эцэст лимитийн дагуу 60,000 төгрөнд бензин авсан. Хэдийгээр бензиний хомсдлын улмаас аяллаа төлөвлөгөөнөөс нэг өдөр алдсан ч гэсэн өглөөнийхөө цаг төн голын эрэхт тайван тухтай авахар шийдсэн. Баянгор аймгаас Говьалтай аймаг хүртэл 396 км байдаг. Өглөө авсан 20 литр бензин өмнө банкндээс бензинтэй нийлээд машины туулах боломжтой зай 400 км гэж зааж исэн. Ямар тааж Говьалтай аймаг орох бензинтэй болсон учраас хурдаа тохируулан бензинээ хэмнэн мөн замд таарсан гол горхит дээр зогсож сэргээд явсан байгаа. Цаашлаад Говьалтай аймгийн нутаг болох Дэлгэрийн талд авч ирсэн. Энд ирэхлээр Монголын тал нутаг ямар уудам юм бэ гэдэг өгөөний ирэхгүй бодогдож бас мэдрэгдэнэ. Хаашаа шарсан үргэлжилсэн тал, алсад сүндэрлэх өндөр уулс, тэртээ зэрэглээтэн бэлчих тэмээн сүрэг Монголын амрам болох гэлтэй. Бид Говьалтай аймагт орж ирээд эхний 5 колонкоос бензин асуусан боловч өдрийн лимит тулсан гэх шалтгаанаар олохгүй гэдэг хариуг сонсоод сэтгэл дундуур явж байтал хөрс колонкийн түгээгчч тэр орой ажилдаа орсон. Бидний хувьд маш том аз аяллаа маань хувьд хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байлаа. Ямар ч очрохгүйгээр банкад өргөж шаргын говийг сэтгэл дүүрэн туулж бид кемпинг хийх газар очсон юм.
За өнөөдөр бол 8 дугаар сарын 6-ны өдөр бидний аялал эхлээд 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Яг одоо Говьалтай аймгийн Шарах сумын нутагт байрлах талын хүрээний ойролцоо бид ирсэн байна. Өчигдөр орой бид 11 цагийн үед энэ дээрж кампинг хийсэн. Тэгэхэд ер нь бол нэг чимээ анир багтаа байжгаад шөнө бид нарыг майхангаа бариад гэрэл энтер асаасны дараа инг буулгах чимээ асаас ингээ сонсогдоод байсан л та. Тэгээд яг давтамж нь орой болох тусам ихсээд ямар нэг юм болсон байна гэдэг байдлаар ямар ч унтаж амарчаад өглөө дроноос гээд харъя гэсэн чинь биднээс нэг 500-600 орчим метр зайд хоёр тэмээ ингээд шаварт шигдсэн байна л да. Тэгээд энэ бол арай гайгүй. Тэр нь бол бүр лав орсон. Зөвхөн толгоон л гараад ирсэн. Ийм нэг лаг шавартанд шигдсэн. Одоо ямар ч гэсэн бид тэгэхэд энэ тэмээг гаргах гэж үзнэ. Тэгээд тэрийг бол бас мэдэгдэх хүмүүст нь те малчаан айл өрхөдөд хэл сургадуулгаад тэгээд бас фэйсбүүк дээр пост бичиж тийм үү гэж бодож байна. За бид гур ямар тач очиж нөхцөл байдлыг харлаа. Уцаараа бас бичлэг хийчлээ. Facebook энтер дээр тавиад онцгой байдлын хүмүүс нь ярьж гаргуул зүгээр бах. Яг нь ямар ч хэсэ оролдож үзлээ. Тэгээд толгой энтер савлаад бас мөргөж өрөөд жоохон хэцүү юм байна. Тэгээд занг нь мэдэхгүй амтантай ингэж яажснаас постыг бичээд малчин айлд нь хэл хүргэх бидний үүрэг бах. Ямар ч хэсэ ингэж явж байна. Их нуруудын хотхрын хамгийн өмнө захад оршихын нутагт бидний төсөөлшгүй нэгэн дүр зураг бий. Уудам өргөн их талын дунд 20 гаруй метрийн өндөр чулуун ангалын завсраар ширүүн урсгалт гол доос тутгам. Энэ бол талын хүрээ. Бид Ховд аймгийн Зэрэг сумын Алтан тэлийн хөндийг туулж Монгол орны 9 гайхамшигын нэг болох Ховд аймгийн Манхан сумын нутагт байрлах 3 цэнхрийн агууг зорж явах занд дугуй маань хагарснаар бид энэ удаад шууд аймгийн төв рүү явахар шийдсэн юм. Заримдаа бүх зүйл төлөвлөсний дагуу бүтдэггүйч бидний аялал үргэлжилсээр л. Нагш. За хэрвээ янз юм. Бид яг нэг хамтарсан 4 удаа юм хэлээ. Тэгээд нэг ажлын өнгөн давлага хаяалсан мөрөнгөлимин орсгала мухцастай алтай сугас мяалцан норсхан бахталтай хитэн зон олин чандас хитэн норссан боянтмин асрал тэчүүдийн суши
уршаан ёо